Байцгаана найзуудаа та бүхэнд би өнөөдөр зөв хөө номныхоо тоглоод л бай гэдэг сэдвийг ярьж өгөх болно. Тэгээд одоо чи ингээд хичээлдээ ингээд сайн сурдаг байлаа гэж бодъё л доо. Тэгвэл ингээд чи сайн сурдаг байж байгаад ингээд багш чинь ингээд нэг л хичээлээ ингээд давтаад байна заа юу. Ингээд тийм багш нар байдаг штэ. Танай багш чинь ирээ тэгдэггүй бол тэхгүй байсан ч болно. Одоо ингээд танай багш чинь ингээд чиний ингээд чаддаг зүйлийг ингээд байнга давтуулж хийгээд байгаа юм бол чи ингээд өөртөөгөө ажиллана гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр багш л зөвхөн чамайг хүмүүжүүлдэг хүн биш. Чи бас өөрийгөө одоо чи өөрийгөө одоо ингээд тархиндах ухамсараараа өөрийгөө хүмүүжүүлж байдаг гэсэн үг. Тийм учраас чи одоо багш чинь дандаа чиний хийдэг зүйлийг хийгээд байвал багшаа би үүнийг хийж чаднаа гэд тэгээд багшаасаа өөр нэмэлт даалгавар авч болно. Эсвэл гэртээ чи өөрийгөө хөгжүүлж болно гэсэн үг. Гэртээ яаж хөгжүүлэх вэ гэхээр өөрийнхөө байнга хийж чаддаг зүйлийг дахин давтаж хийхгүйгээр одоо тэрийг одоо агсан шатны буюу next level одоо ингээд хичээлүүдийг ингээд үзнэ гэсэн үг байхгүй. Бид нар бол одоо ингээд орчин цагт ингээд төрчихсөн болохоор ингээд амар азтай хүмүүс ингээд ойлгохгүй хичээлээ хаанаас ч нөхөд авах боломжтой. Одоо ингээд AI тэгээд ингээд YouTube ингээд бүгд байна шүү дээ. Тийм учраас бид бүхэн одоо ингээд яаж ч хоцорсон ингээд тэрийг ингээд нөхөж авах боломжтой ч гэсэн ингээд хүүхдүүд өөрсдөө ингээд тэрийг багшил зааж өгөх ёстой гэж бодоод тэгээд ерөөсөө ингээд юмыг ингээд сурч мэдхийг зөвхөн багшаас л үүдэлтэй гэж боддог. Тэгээд тэр нь маш одоо буруу. Хэрвээ та чи ингээд одоо хүртэл ингээд сургуульд сурдаг тийм бол одоо ингээд ойлгохгүй байлаа гэд ерөөсөө тэр хичээлийг дахиж одоо ингэж давтах боломжгүй гэж бодох шаардлагагүй. Яагаад вэ гэхээр бид бүхэн одоо ингээд хичээлд сургуульд сурдаг тэгээд дээрэс нь маш азтай хүмүүс тэгээд яагаад вэ гэхээр ингээд орчин цагт техник технологи хөгжчихсөн бид бүхэн одоо хаанаас ч ингээд ойлгохгүй хичээлээ ингээд хүсвэл ингээд сурч болно. Ингээд мэдэхгүй одоо өмнө нь одоо багш чинь ингээд 5 дугаар анги хичээл ингээ дутуу заачлаа гэж бодъё л доо. Тэгвэл чи ингээд тэр нөхөж хийх ёстой хичээлүүдээ тэрийг ингээд YouTube-ээс ингээд яаж хийхийг судлаад аваад хамгийн гол нь тэгхтээ одоо ингээд AI эдэр ингээ ашиглаж ийн гэж штэ. Тэгхтээ ингээд бид бүхэн ерөөсөө яаж бодох аргыг асуух болохоос одоо яаж хариуг нь асуухгүй ихэнх хүүхдүүд одоо ингээд AI-аар хичээлээ хийдэг штэ. Тэгчээд тэдэр нь яаж одоо хийснээр одоо ингээд AI ашигласан ч хөгжихгүй байгаа вэ гэхээр тэд бүхэн болохоор ингээд ерөөсөө шинэ хичээлүүдийг ингээд тэр юун ингээд тайлбарлаад хаа тэрийг ерөөсөө сонсохгүйгээр шууд тэн дээр тэдийг нэмбэл тэд гарна гэж шууд хариуг нь ингээд хулаад яачдаг ингээ авчдаг. Тийм учраас бид бүхэн ерөөсөө юу ч ингэж ойлгож авч чаддаггүй. Тэгээд одоо ингээд муу сурах ээжтэй одоо ингээд муу дүн авах болдог. Тэгээд ээжтэй ингээд шалгалтахаар чи ерөөсөө хуулах боломжгүй байгаа штэ. Тийм учраас ингээд чи ер нь бол ээж гэдэг маань ингээд чи яг үннээсээ ингээд юунаас хуулахгүйгээр чи яг ингээд зөв даалгавраа хийж чадсан байна уугүй юу гэдгийг ер нь бол шалгаж байгаа баталгаа гэсэн үг. Тийм учраас бид бүхэн одоо энэ хичээл даалгаврыг бусдад биш өөртөө хийж байгаарай гэж хүсье. Тэгээд энэ бичлэг маань таалагдсан бол лайк дарж, subscribe хийгээрэй. Баяртай.